Энэ бол Тони Старк. Тэр бомтон гоц ухаан зохион бүтээгч, эмэгтэйчүүдийн хүсэмжит залуу, мөн зэвсэг үйлдвэрлэлээр хагартлаа бийцэн хүн. Өөрийн ертөнцтэй бол Элон Маскаас ч хол илүү. Энэ удаагийн имчилгээр би та бүхэндээ MCU-гийн хамгийн анхны бүрэн хэмжээний кино болох Iron Man-ыг товчлон ярьж өгөх гэж байна. Ингээд лайк, subscribe-а дараад киног эхэлцгээе. Тони Старк өөрийн бүтээсэн хамгийн сүүлийн юм пуужин Jericho Missile-ыг Афганистад танилцуулахаар очсон ч The bad guys won't even want to come out of their caves. The Jericho. буцах замдаа террористуудын тайралтанд өртөнө. Өөрийнх нь бүтээсэн пуужин яг хажууд нь дэлбэрч төмрийн хилтэрхийнүүд түүний зээж рүү шигдэн ухаалтна. Тэр сэрэгтэй харанхуй өрөөнд цээжин дээр нь жижиг төхөөрөмж холбогдсон байхыг олж харна. Янсан нэртэй энэ хөөрдөмтөн түүнд мис заслахыг аварч зүрхийг нь ажилуулахын тулд жижигхэн цахилгаан соронзон төхөөрөмж суулгасан гэдгээ тайлбарлана. Мөн тэрээр хэрвээ төхөөрөмж байхгүй бол төмрийн хилтэрхийнүүд зүрх рүү чинь орж чамаа хөнөөх байсан гэж хэлдэг. Гэвч энэ бол түүний хамгийн том асуудал биш. Түүнийг барьсан Ten Rings террористуудын бүлэглэл түүнийг өөрсдөд нь зориулж Jericho Missile-ыг бүтээж өгөхийг шаарддаг. Бидэнд яг үн шиг зэвсэг хийж өгөх хэрэгтэй байна. Үгүй. Инхүү яалч авахгүй нөхцөлд орсон Stark тэдэнд зэвсэг хийж өгөхөөс өөр сонголтгүй болно. Stark өөрхийн зэвсгүүд террористуудын гарт байгааг хараад цочирдно. Тони өөрөө ч гэж агуудад түүнтэй хамт хоригдож буй Янсаны тусламжтайгаар нууцаар өөрийг нь эндээс гаргах зэвсэг бүтээхийг санаархам. Чамд гэр бүл байгаа юу? Байхгүй. Тэгэхээр чи бүх юмтай бас юу ч үгүй хүн юм биз дээ. Тэр хоёр пуужин хийж байгаа юм шиг жүжээд оронд нь төмөр хоёрыг зохион бүтээж хүчрхэг зэвсэгтэй болохоор шийднэ. Энэ Jericho шиг харагдахгүй л байна да. Энэ бол арк реактор. Би буруу тооцоолоогүй бол нарыг 15 минут ажиллуулж өнгөн. Хэдэн 7 хоногийн турш нууцаар ажилласны эцэст Тони хоёрыг дулгааг үүсэв. Гэвч террористуудын ахлагч хийж байгаа зүйл нь арай л өөр байгааг анзаарч хүмүүс явуулна. Төмөр өмсгөлөө өмсгөхөд тэдэнд нэлээд цаг хэрэгтэй болсон тул Янсын өөрийгөө золиослон террористуудын анхаарлыг сарниулж Тониг амьдуулах хэрэгтэй гэж захин. Тонигийн төмөр хоёрыг бэлэн болжээ. Тони хоёрыг дулгаа өмсөд шоронгоос оргоно. Террористуудыг устгана. Амьдралаа битгий хий дэмий үрээрээ. Гэвч өмсгөлэн бүрэн хөгжөөгүй. Хитрхи түүхий байсан учраас тэнцвэр алдаж элсэн дуун нь нэвдэрнэ. Түүний говьор нэг тэнэн явхад Америкийн нэгдсэн улсын цэргүүд олж найз Родыг аварч гэртэн буцаана. Энэ үйлээ зогсож байгаа бүсгүй бол түүний хамгийн үнэнч туслах Pods. Нүд чинь улаачсан байна. Чи боссоо санаад уйлаа яв да. Тэрээр эмнэлэг явахын оронд шууд л хийлийн бахарл зарлахыг хүсдэг. Түүний өөрийн бүтээсэн зэвсгүүд гэмгүй хүмүүсийн амьд хүрч байгааг тэрээр өөрийн нүдээр харсан. Тиймээс тэр Stark Industries-ийн зэвсгийн үйлдвэрлэлээ зогсооно гэж зарлав. Энэ мэдээ дэлхийд даяар шуугаан тарьж компани хувьцаа унж эхэлнэ. Мэдээж энэ Тонигийн бизнесийн хамтрагч түүний аавын найз Obadiah Stane юу гэж таалагдав. Stane Тониг аргалах гэж нилээд оролцсон ч тийм айхтар зүйл харчаад бүр мэдэрчээд ирсэн Тони өөрийн шийдвэртээ бат хэвээр. Тони гэртээ буцаж ирээд шууд л хуучин загварын арк реакторын шинээр сольж Mark 2 загварын төмөр өмсгөлөө бүтээх ажилдаа орно. Энэ бол түүний үнэнч туслах Jarvis. Орчин үед бол хүн бүрэл өөрийн ChatGPT гэх Jarvis-тай болсон. Тонигийн гол зорилго бол хоёрыг дуулгаа илүү хөнгөн, хүчрэхэг, дисэг чадвартай болгох. Ийхүү түүний Mark 2 загвар бэлэн болжээ. Before an actual flight is a job. Jarvis, sometimes you gotta run before you can walk. And it's like a dream. Гэвч Mark 2 загварт нэг сул тал гарч ирдэг нь өндөр хүйтэ орчин нисэх үед гадаргуу дээр хөлдөх асуудал үүсэж байлаа. Энэ нь дээд турд өндөрөөс нисэх үед зэвсгийн ажиллагаа удирдлагын үйл явцад саад болж исэн юм. Тэрээр энэхүү асуудлыг алтан титан ашигласнаар шийдэж чадна. Тони гэртээ төмөр өмсгөлөөрөө тоглож байгаа хооронд Stane хавгуурн түүнийг удирдлагын хяналтаас зайлуулад эхэлсэн гэдгээ хэлнэ. Мөн түнд нэгэн сэтгүүлч ирж түүний зэвсгийг нөгөөх террористууд ашиглан гэмгүй хот тосгод хүмүүсийг хороож байгаа зургийг үзүүлнэ. Телевизээр гулмера тосгон террористуудад эзлэгдэж Stark Industries-ийн зэвсгүүд тэнд ашиглагдж байгаа тухай мэдээг үзээд тэр тэднийг устгахаар шийднэ. Mark 3 загвар бэлэн болоход тэрээр анхны даалгавртаа гарахаар шийднэ. Iron Man инхүү мэдлээ.
Тони өмсгөлөө өмсөн Гулмара тусганд очиж тэнд байгаа бүх террористуудыг бод зөхөн. Тэрний бүтээсэн шинэ зэвсэг нь өөрийнх нь бүтээсэн ямар ч технологиудаас хол илүү байлаа. Өнөөх мөн террористуудад зэвсэг өгöd байсан хүн нь Стен байдаг юмдаа мууд зөөлөг. Нууцаар террористууд дээр очисон шалтгаан нь Тонигийн анхны хуйгийг авч өөрийн гэсэн аврах том Iron Monger хуйгийг бүтээхээр шийдчихсэн. Мөн хамгийн шилдэг инженерүүдийг цуглуулж эхэлнэ. Үүнийг баг зэрэг гадарсан Тони Поциг Стений офис руу явуулна түүний файлуудыг авахлах даалгавар өгнө. Тэрхүү файлууд дотор нь Тонигийн хамгийн чухал зүйлс болох арк реактор гэх зэрэг чухал технологийн загварууд байгаа гэсэн үг юм. Мөн Поц өөр нэг зүйлийг олж мэддэг нь Стен Stark Industry-г өөрийн болгохын тулд Тониг алах даалгаврыг террористуудад өгсөн байдаг. Тониг залуулахыг хүссэн боловч Тони амьдлаж бүхнийг сүтгэсэн. Поц Стенд яг баригдгийн даваан дээр бүхий л мэдээллийг амжилт авалж чадна. Стений өнөх дэлхийн шилдэг гэсэн тодтолтой бүхий л эрдэмтэд нь Тони Старкийн агууд байхтай зохион бүтээсэн арк реакторыг бүтээж чадахгүй л байлаа. Харин Тони энэ бүхнийг мэдлгүй өөрийн лабораторид ажиллаж байхад Стен Тонигийн арк реакторыг хүчээр салгаж түүнийг өхлөөдөлтэй. Тони бараг л өөхөх үед хуучин нэвтрхийн арк реакторыг ашиглаж хам аврагдана. Тэрээр сүүлийн хүчээ шавах нь хуучин реакторыг ашиглан хоёуг дуулгаа өмсөж Стений эсрэг сөрөн зогсон. Нью-Йорк хотын дээр Iron Man болон Iron Monger-ийн тулаан эхэлнэ. Стен илүү том, илүү хүчрхэг байсан боловч Тони илүү халах байлаа. Тони Iron Monger-ыг аван сансарлуу уншсан. Би чамайг барьчихлаа Тони. Мөсийг яах гэж байна да? Ямар мөс? Might want to look into it. Тэр хоёр нилээд тулцсны эцэст Тони түүнийг арк реакторын хүчил цохиолн үгүй хийснээр тулдаан дуусаж Стен үхэн. Дараагийн өдөр нь сэтгүүлч Тонигоос Iron Man үнэхээр та мөн үү гэж асуухад Тони өрдөөл нэг өгүүлбэр хэлнэ. I am Iron Man.